Солонгосын тал энэ жил Монголоос 3,000 ажилчин авах гэрээ байгуулсан байна. Ингэхдээ нас заасан байна. Өөрөөр хэлэх юм бол 39 нас хүртэлх хүмүүсийг л авахар олжээ. Бүртгүүлэх гэж байгаа хүмүүс хараа дүргийнхээ хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст очино. Бүрдүүлэх материалын тухайд иргэний үнэмлэх гадаад тосортой заавал авчирнаа. Байхгүй байгаа тохиолдолд хуулбарыг нь авчирч болно. Гэхдээ англи хэл дээр орчуулсан байх хэрэгтэй юм байна. За мөн 2% чэ зураг хэрэгтэй. Хэмжээ нь 3.5-ыг харьцах нь 4.5 байх юм байна. За сүүлийн 6 сарын дотор авахулсан зураг байх хэрэгтэн дээр фотошопоор янзлаагүй байх шаардлагатай юм байна. За иргэдэд анхааруулж хэлэхэд бол үнэхээр одоо солонгос хэлний анхны мэдлэггүй, дээрээс нь одоо солонгосын хөдөлмөрийн биржид одоо бүртгүүлэхэд голцоо нэг эрэгтэй хүн сонгогддог учраас бас эмэгтэй хүмүүс дээрээс нь 1971 оноос урагш төрсэн хүмүүс гэдэг 71-ээс хойш төрсэн хүмүүсүүдийг бас бүртгэж байгаа юм. Ийм хүмүүс бас одоо ирж бас чирэгдэл үүсэхгүй байхыг бас хүсэж байна. Бүртгүүлэх гэж байгаа иргэн бүр 30,000 төгрөг хадгаламж банкнд тушаасан байх хэрэгтэй юм байна. За баримтаа заавал авчрах хэрэгтэй. Солонгос руу ажиллахаар явж байгаа хүмүүс их мөнгө олж чинээлэг болцоход ирье гэдэг бодлыг сэтгэлдээ тэгээд явдаг. Гэтэл тэндээ очиод хамгийн хүнд хэцүү ажлыг нь хийдгээ. Үүнээсээ болоод бие муутай болж тахир дутуу болох нь их байдаг байна. Манай улсыг бодох юм бол Солонгос орон өртөг өндөртэй байдаг. За ийм учраас л хөдөлмөрийн үлсний доод хэмжээ нь арай өндөр байдаг байна. Эд хөдөлмөрлөг хийж бүтээх насан дээр явж байгаа 3,000 залуучуудаа бид бүгд найрамдах Солонгос улсад алдах чинь. Тэгэхээр Солонгост ажиллаад ирсэн хүмүүсийн хэлж байгаагаар бол ойролцоогоор нэг сардаа 800,000 төгрөгийн цалин авдгаа гэдгийг хэлж байгаа. Нэг үе бодох юм бол Монголд үнэхээр сайн ажиллаад хөдөлмөрлөөд мэрэгжилдээ ур чадвартай чадах юм бол энэ хэмжээний цалин бол авах боломжтой болчихсон. Гэхдээ одоо хүмүүсийн хувьд заавал Солонгос биш Монголд ажиллах боломж болцсон хэр байгаа юм болоо гэдэг талаар ямар бодолтой явдаг юм бол одоо сонирхож үзье. Монголд ажлын байр байгаа юу? Байгаа. Ахыхын боддгоор бол тийм ээ. Гол нь цалингийн систем тэнцвэртэй биш вэ. Гадаадын иргэд яхаар Монгол адилхан Монгол тийм ээ. Барилгын инженер, Хятад Монгол барилгын инженер хоёрын цалин чинь одоо өнөөдрийн бидний нөхцөлд бол өөр байгаа шүү дээ. Тэгэхэд Монгол инженерийн тийм ээ цалин болохоор сард нэг 300,000-аас 400,000. Гэтэл Хятадаас ирж байгаа Хятад инженерийн тийм ээ цалин болохоор за нэг өдрийн нэг доотлох нь одоо нэг 40,000 төгрөгөөр гэмлэгдэж штэ. Тэгэхээр чи мэдээж бас ингээд гадагшаа тэмүүлж байгаа бас залуучуудын буруу биш гэж би заримдаа боддгийн би. Явуулгал яриад идэв л штэ. Чи явж ямар ажил хийнэ гэж яах вэ? Гөлжгөл мөнгөтэй ажил хийх гэл байгаа юм шиг байлаа. Тэр нь Солонгос руу яваад хэдэн төгрөгийн цалин авдаг гэж ярьж байгаа юм. Энд чинь очвол байр машин дэргэний үн хийчихэд ирд юм шүү. Тиймэрхүү яригдал байд юм шиг байлаа. Гэтэ их хүнд хүчээр ажил хийнэ бах тийм ээ. Тэгдэл байх л би сайн мэдэхгүй л байна л да тэр нь. Ер нь Монголд ажиллаад тэр хэмжээний мөнгийг олох боломж байгаа болов юу гэж бодож байна та? Байлгүй байх нь Монголд бол өснөө л ажил байгаа шүү дээ. Өмнө говийн оюу толгой, таван толгой, сайн шандын бүтээн байгуулалтад нарийн мэрэгжилтэй боловсон хүчин маш их хэрэгцээтэй байгаа гэдгийг албаны хүн хэлж байсан юм а. Гэхдээ хамгийн гол нь ур чадвар сайтай байх хэрэгтэй гэдэг шаардлага тавигдаж байна. За үнэхээр сайн гагнуурчинд 1,500,000 төгрөгийн цалин өгч ажилуулъя. Мөн мужаан, жолооч, барилгачин зэрэг мэрэгжилтэй хүн хэрэгтэй байна гэсэн ажлын байрны захиалга дүүргүүдийн хөдөлмөр халамж үйлчилгээний газруудад ирсэн байна. Тэгэхээр Монголд байх уу, Солонгос улс руу явж ажиллах уу гэдэг нь иргэн таны сонголт болж үлдчихэж байгаамаа. Баццэг тулганаар мэдээллээ.